Улаанбаатар дахь Унгар улсын элчин сайдын яам, Унгар дахь Монгол оюутны холбоотой хамтран Унгар улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр тэнцсэн оюутнуудад чиг баримжаа олгох уулзалтыг зохион байгууллаа. Ирэх жил дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой дохиох Унгар-Монгол хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжинд илж байна. Тэр дундаа боловсрол шинжлэх ухааны салбарт амжилттай хөгжиж өнөөдрийн байдлаар Монгол улсын 1300 гаруй иргэн Унгар улсад дэд босролт эзэмшээд байгаа юм. За манай засгийн газрын стипендиум Hungaricum гэдэг тэтгэлэг хөтөлбөрөөр одоогийн баялаар 1300 монгол оюутан суралцаж байна. Үүнээс гадна ерөнхийлөгч хүрээсөх тэтгэлэг хөтөлбөрөөр бас дахин нэг 100 оюутан одоо бас суралцаж байна. Үүнээс гадна хувийн оюутнууд хувийн зардлаар суралцдаг оюутнууд байна. Энэ учраас бидний одоо хамтан ажиллагааны нэг сэдвчин боловсрол салбар гэж ярьж болно. Тэгээд бидний боловсролын салбарыг илүү өргөжүүлж хөгжүүлэх тэгээд маш олон оюутнуудыг бас суралцах санаа байна. Үүнээс гадна бас өөр жишээлбэл бакалавр, магистр, докторантаас гадна бид нэр одоо энд ахлаач сургуулийн мэргэжлүүдийг бас Унгарыг яаж туршаад авахыг бас жаахан судалгаа хийж байна. Машаас бид нэр одоо Унгар Монгол улс хооронд ийм маш олон төрлийн боловсролын төсөв хэрэгжүүлэх санаатай байна. Монгол улс 2013 онд Унгар улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт нэгдснээр тэтгэлэгт хамрагдах оюутны тоог Унгар улсын засгийн газраас 2015 онд 100, 2016 онд 200 болгон нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан юм. Жил бүр 200 монгол оюутан Унгар улсыг зорж Унгар болон англи хэл дээр бакалавр, магистр, доктор зэрэг боловсролын бүх түвшинд 100% тэтгэлэгтээ суралцсан боловсролт эзэмшиж байна. Барууны орнууд бол ялангуяа дэлхийн өндөр одоо нэр хүндтэй дээд сургууль дээр боловсрол эзэмшээд ирэхээр ер нь бол дэлхийн хүн болох анхны алхам тавигддаг. Тэгэхээр мэдээж Монгол орондоо ирээд эрэхт нь ажлын байр бэлтгэх гэдэг бол нэг асуудал. Хоёрдугаар бас нэг ингээд бид нар ч одоо ямар энэ коммунист одоо социалист орн биш. Одоо орчин үед бол тэр хүмүүс чинь зөвхөн Монгол орондоо ч биш. Европт өөр дэлхийд даяар өөрсдийнхөө эзэмсэн чадвараараа суралцаад ажил хийгээд мэрэгжилтэн болоод ирэх юм бол бүр илүү улсад хэрэгтэй. Тэгэхээр мэдээж энэ засгийн газрын бодлого бол боловсролын бодлого тэгээд цаашдаа ажлын байр ялангуяа хамтарсан засгийн газар бол энэ чиглэлээр ажиллан гарцаагүй бах. Одоо дөнгөж хамтарсан засгийн газар бүрэлдэж байна. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо бусаад ирэхэд миний ажлын байр ямар байна гэж бэлтгэс асуухаас илүүтэйгээр өөрсдөө угаасаа чадвартай болсон хүмүүс чинь ажлын байр нь өөр хойноос хөөцөлдөд явдаг ийм л боломжууд энэ залуучуудад эндээ бол нэгдэж байгаа. Монгол улсад жил бүр Монголын засгийн газрын 100% тэтгэлгээр 200 оюутан суралцсан гэдэг бол монголчуудын хувьд ялангуяа манай залуучуудын оюутнууд хувьд бол маш том аз завшаантай ийм хэрэг болж байна. Юу гэвэл монголчууд бид бүхэн энэ дэлхийн мэдлэгээс суралцаж ирж байж энэ Монгол улс маань дараагийн шатанд хөгжин залуучууд маань дэлхийн хүн болох. Энэ бол Монгол улсын засгийн газрын бөгөөд ер нь боловсролын цөмд байдаг суралцагч төвтэй боловсролын цөмд байдаг. Тэгэхээр энэ утгаараа бол Унгарын засгийн газрын тэтгэлэг бол маш ач холбогдолтой. Зөвхөн хүүхдүүд залуучуудаас гадна Монгол орны хөгжилд цаашны хөгжилд маш даах хэмжээ гэж үздэг. Намайг Мөнх Наран гэдэг Орхон аймгийн 4-р сургуулийг сая 12 дараа ингээд төгссөн. Одоо Унгарын засгийн газрын тэтгэлэгт тэнцээд Унгар дахь Нэргасаа хотод биологийн чиглэлээр сурахаар явах гэж байгаа. Тэгээ биологийн чиглэлээр сураад цаашдаа анагаахын чиглэлээр сурах гэж байгаа. Тэгээд ер нь бол энэ тэтгэлэгтээ тэнцсэндээ маш их баяртай байгаа. Гадаадад анагаахын чиглэлээр сурахад бол маш хэцүү шүү дээ. Тийм учраас би эхлээд биологийн чиглэлээр сураад цаашдаа илүү гүнзгийрүүлээд энэ сайн чанартай боловсролтой газар сурахын тулд эхлээд биологийн мэргэжлээр сурахаар сонгосон байгаа. Сэтгэлийн мэдээллийг болохоор анх ойр дахныхаа хүмүүсээс авчирсан. Манай өмнөх төгсөгч ихч маань сурдаг хэрэгтээс авсан. Бас тэгээд ер нь Facebook-ээр байдаг маш олон мэдээллүүдээс авсан. Тэгээд ер нь сонирхолтой би яг 2-7 хоногийн хугацаанд бэлдээд өргөдлөө явуулж исэн. Тэгээд ер нь маш бага хугацаанд бэлдэж явуулсан. Тиймээс дараагийн жил юм уу өшөө дараа нь явуулах цаг хугацаанд маань илүү урт хугацаанд өөрийгөө бэлдээд маш сэтгэлтэй энэ чинь ганцуудаа л олдох сэтгэлэг штэ жил. Тийм учраас тэрэндээ маш сайн бэлдээд өөрийнхөө сэтгэлтэй хансан хүртлээр бэлдээд явуулаасаа гэж хэлж байна.
Би дахин Патас сургуулийн 2024 оны төвшин баяр байна. Тэгээд Унгар улсад одоо механикийн чиглэлээр одоо 100% тэтгэлэгтэйгээр суралцахаар одоо явж байгаа. Тэгээд ягаад Унгар улсыг сонгосон гэхээр Унгар улс нь Монгол улстай одоо маш олон жилийн түүхийн одоо харилцаатай. Тэгээд түүхээр бид нар одоо маш сайн холбогддог. Сонгосон мэргэжил маань болохоор одоо манай механикийн багш. Тэгээд одоо аавынхаа мэргэжлийг үйлж аваад өөрөө амар инженерт тустай механикийн чиглэл одоо бүр тустай учраас шийд. Унгар улсын Европт тэгээд маш олон ингээд боломжууд ингээд тэндээсэн болохоор би одоо Унгар улсад сурцгаар одоо шийдсэн. Европ руу явахад нэг bias эсэ гэдгийг мэддэг байсан. Тэгээд personal statement-ээр биччихээд дахиад эсэ бичих юм байна гэж жоохон тэр эсэндээ жоохон ингээд эргэлзсэн. Тэгээд өөрийн байгаа гэдэг юм болсон нөө. Интервьюд авахад бас амар сандарсан. Эхлээд яах юм бол тэнцэхгүй яах вэ гэдэг амар айдсан. Гэтэ гайгүй болчихсон юм билий.